Энэ бол миний. Харин тэр бол чиний. Нийт ард иргэдийн анхааралд сэрэмжлүүлэг мэдээ хүргэе. Өнгөрсөн сард эмэгтэйчүүдийн алдарт эмч цэгмэдийн чулуун өөрийн хяналтанд байсан 7 сартай жирэмсэн эмэгтэйд үзлэг хийх нэрийдлэр хүчээр үр хөндлөлт хийж их хүүхдийн амнасыг хөнөөсөн аимшигт хэрэг гарсан. Харамсалтай нь сэжигтэн чулууныг мэрэгжлээс үүдэлтэй сэтгцэн эмгэгтэй болохыг шүүх эмнэлгээс тогтоон гэмт хэрэг хүлээх чадваргүй гэж үзэн сэтгцэн эмнэлэгт шилжүүлсэн байсан юм а. Гэвч хэрэгтэн өнгөрсөн шөнө эмнэлгээс орхисон байна. Тиймээс нийт ард иргэд ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.